2500 жилийн төвөгтэй энэтхэгт төдийгүй дэлхийн 120 оронд түгэн дэлгэрээд байгаа Випишне бяцлал Дунгуй аймагт болж өндөрлөө. Шинжлэх ухаан технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, арга ухааны хөгжил нь хүний амьдралыг материаллык талаас нь хөгжүүлдэг. Энэ нь өнгөн хэсгийн хөгжил бөгөөд хөгжингүй орны хүмүүс ч гэсэн дотооддоо сэтгэлийн гүн дарамт зовнилт ээж амьдардаг байна. Тэгвэл Випишне бяцлал нь сэтгэлээ ариуцгах арга замаар амгалан тайван амьдрах ухааныг заадаг байна. Ямар нэгэн шашны урсгал биш. Энэ бол үнэхээр хүнийг өөрчилдөг тийм гайхалтай ухаан юм байна. Бяцлал юм байна гэдгийг сурч мэдлээ. Тэгээд сурч ханын тавьж байна. Тэгэд хүн өөрөөсөө өөрчлөгдөх энэ асуудлыг Монгол орн даяар их өрнүүлмээр байна. Бүх төрийн ажилтнууд, бүх нийгмийн ажилтнууд бүгд энэ бяцлал сууд бүх хүн өөрчлөгдөж өөрөө өөрчлөгдөж нийгмийн ийм сайхан зөөлөн урамсгалтай сайхан болох юм байна. Ямар ч хүнд хэрэгтэй бяцлал юм. Тий, нас мас тийм юм гэхгүй. Энд би бол хамгийн ахмад хүний нэг байлаа. Тий. Тэгэхдээ энэ залуучуудаа сууж байхад нэг их ядраа тэгээд байсан юм аа. Тэгэхээр эн чинь өөрөө хүний ариу усгах гэгэрүүдх юм сулуучор дээрээс бяцлал өөрөө тэр ухаан хүнд тэнхэж чадламуусан байсан гэсэн тэр сэтгэлийн хүч, биеийн хүчэд өгч байгаа юм сайхан бяцлал юм. Ингэж бодож байна. Ингээд цааш нь энэ бяцлаглыг зохион байгуулж байгаа багштан болон энэ зохион байгуулсан нийт хүмүүст бас баяр хүргэе гэж бодож байна. Шинэ бүхний ундраг гэдэг чинь хуучин байдаг л гэдэг нь яг үний хинч гислийн суумаар тэгвэл ер нь юм айван тайван хүн амгалан сэтгэлээ эзэмдэж чаддаг болохоор нөгөө сэтгэлийн л эзэмдвэл биеийг хайчих бол гэдэг нь л болдог юм байна л гэж бодож байна. Урам хэмтэл баяр баясгалан хэмт сурсан. Хүнтэй зөв болсон харьцаж сурж илээ. Тэгээд их хилдэг зөөлөн болчихлоо. Бяцлаглалын сургалтын 3 үе шат байдаг ба чадвар бүхий багшийн удирдлагын сургалтын төвд 10 хоногийн бяцлаглалд хамрагдсанаар та энэхүү бяцлаглалд суралцаж эхлэх боломжтой. Бяцлаглалын явцад бяцлаглалын төвийн хязгаарт байж гадны ямар ч хүнтэй харилцахгүй байх ёстой. Мөн унших, бичих, шашны зан үйлдэх, тарин маань тоолох зэргийг тавьчих хэрэгтэй. Өдөрт хуваарийн дагуу 10 орчим цаг сууж бяцлагч урамтай мөн эхний 9 хоногийн турш нам гүн байж хамтран бяцлагч нартайгаа дохио зангаагаарч харилцахыг төвчин дөрвөн гормыг чандлан сахих ёстой юм байна. Энэ бол бурхны заасан сургаал ном өөрөө ямар нэгэн тийм шашны чанартай юм байдаг. Бүх хүмүүст энэ бяцлал нь өөрөө бүх шашинтай хүмүүст үр дүнтэй бодит үр дүн гаргадаг гайхамшигтай зүйл аа. Тэгэхээр энэсээ гайхамшигтай зүйлийг л арт түмтэй хөргөж нэг ч гэсэн стресс дарагсан арт түмнийхээ стресс салах ажилтныг биднээс өтгөж яваа. Тэгэхээр энэ мань өөрөө бас бизнес биш. Бид 11 бяцлал явуулж байгаа хоол ундах юм дааж байгаа мөртлөө нэг ч ямар нэгэн цалин мөнгө төгрөх хүмүүс авдаг. Дундгуй аймгийн анхны бяцлагад бол одоогоор бол нэг 38 хүн хамраглаа. Тэгээд энэ мэдээллийг бол манай хотын төв дээр бяцлал суусан Дундгуй аймгийн хүмүүс залуучууд энийг ингээд санаачлаад нутагтаа өөртөө зохион байгуулаад тэгээд намайг өрж авчираад ингээд явуулж байгаа. Цаашдаа явна. Одоо энэ Дундгуйн энэ суусан хүмүүс бол дахиад цаашдаа үргэлжлүүлэх бид нар ч гэсэн бас Дундгуйн бүх арт түмэнд хөрөх бодлоготой байгаа учраас тэгээд энэ нутгийн арт түмнийг дэмжлэгтэйгээр дараа жил ингээд жилд ямар ч нэг тогтмол явна. Энэхүү бяцлаглалыг зааж байгаа багшуулан туслах багш нар мөн түүнчлэн номын үйлчлэгчид бүгдээрээ сайн дураараа буйны сэтгэлээр бяцлагчдад үйлчилдэг бөгөөд бяцлагчдаас төлбөр авдаггүй байна.